Ихэнх эрчүүд Fight Club кинонд дуртай. 90-ад оны ихэнх кинонууд одоо бараг мартагдах төвчээ. Гэвч тэдний цөөн хэдэн кинонуудын нэг болох Fight Club одоо ч гэсэн хүмүүст гүн сэтгэл үлдээсэн хэвээрээ. Учир нь Fight Club кино зүгээр ч нэг кино биш. Энэ нь яг үнэндээ шашны тухай түүх юм. Үйл явдал үнэндээ гол дүрийн оюун ухаанаас эхэлж түүний амаар хүүрнэн өгүүлэгддэг. Тайлер соёл иргэншлийг үнс нуран болгож хувьсгалыг эхлэхээр зэхэж байгаа тухай гардаг. Гэвч энэ бүхэн анх яаж эхэлсэн бэ? Энгийн нэг ажлын өдөр сэтгэл зүрхийг чинь мохож чадхаар бүүдгэр офисын гэрэлний дор эхэлдэг. Гол дүр маань кафений донтолтонд орсон нойргуудлаар шаналж яваа залхуу ир. Хүн бүрл яг нэг хэвэн цутгсан юм шиг адилхан. Ижлэхэн баримт бичиг хэвлээд адилхан офис загвараар хувцлаад тэгээд Starbucks-ын латте кофе уугаад бүрнөө өгүүлэгч маань ажлын боол болсон байлаа. Түүний ганц дуртай зүйл нь Икагийн гэр ахуйн тавилганууд. Нэг л хэвэн уудгартай амьдрал түүний бие махбод нь амарч чадахгүй. Тэр нэг бол сэрүүнч биш, бас унтаж байгаа ч биш. Уг асуудлаа шийдэхин тулд тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн цуглаанд явдаг. Өөрсдийнхөө сэтгэлийг тайвшруулах гэж биш, амьдралтанд дутагдж байгаа тэрхүү хоосон орон зайг нөхөх гэж очдог. Түүний анх уулзсан хүнийг Боб гэдэг. Боб бол дааврын хямралд орсон нэгэн. Түүний төмсгний хорт авдар амьдралыг новш болгож эр хүний бахархал болсон эрч хүчийг нь өгөө хийж орхисон байлаа. Түүнд одоо эрг гормон байхгүй, эсэргээрээ энэ гормоноор дүүсэн үр хүүхдүүд гэр бүлийнхээ өмнө нэр хүндээ алдсан өргөдөлтөө нэг. Манай залуу өөрийнхөө сэтгэлийг нээж тэрхүү орон зайг нь олох шиг болсон. Тэгээ гол дүр маань өргөдөлтөө хүмүүсийн цуглардаг нийгэмлэгт бүр донтсон байлаа. Учир нь өөр хаанч түүнийг ингэж тайтгаруулж чадахгүй болохоор тэдний ажлын газар үзэл бодол, хобби, бас дуртай кофе гээд бүгд нэг ижил. Ийм орчин нөхцөлд хүмүүсийн сэтгэл зүрх нь хоосон санагдаж байгаа юм. Эмзэг мэдрэмтгий орхигдсан үедээ л хүмүүстэй харилцах нь тэрхүү утга учирыг өгч байдаг. Тэгвэл яагаад эрчүүд ийм сул дорой болцоод байна? Эр хүний хямралын гол шалтгаан нь яг юу вэ? Энэ бүхнийг судлаад үзэхээр цаана үндсэн 3 шалтгаан байгаа юм. Таныг энэ нь гайхшруулах болно. Юуны өмнө бид Fight Club хэрхэн 21-р зууны эрчүүдийн асуудлыг шийдвэрлэж байгааг харах хэрэгтэй. Үйл явдал гол дүрээ ямар ч утга учиргүй ажил гүйцэтгэл амьдралынхаа цаг хугацааг дэмий өөрчлөлт байдаг тэр хэсгээс эхэлдэг. Бүх зүйл нь цавлагдсан, постлогдсон, усны шампунь ангижрүүлж, оосайз, ам зайлах, жижиг гарын савн гэд бүгд эмх цэгцтэй. Бадарчингийн амьдралдаа мань хүний уулзсан болгон дараагийн нислэг гэхэд л алга болдог. Энэ бүхэн ахин дахин үргэлжилдэг. Түүний амьдралдаа мөрөөддөг ганц сонирхолтой зүйл нь онгоцны онцлогоор өгч үргэлдэх юм. Гисэн хэдиж энэ бүх нислэгийн үеэр Тайлер Дёрден хаанаас ч юм гараад ирдэг. Гол дүрийн залуугийн яг эсрэг дүрнэ. Эрийн хуух, савхин хүрм, нарны шилтэй хаанаас юм бэ гардаг гэмээр дэндүү их өөртөө итгэлтэй. Энэ мөчөөс Тайлер Дёрден бүгдийг өөрчилж эхэлдэг. Түүний тайван байдал ганган хянцар гадаад үзмжгээд эрэгтэйлэг чанар нь давмгаас энерги гэд хэнийг ч өөртөө татгаар. Спорт загварын машин нүдэн дээр нь хулгайлаад арилж өгөхөд бүрнөө өгүүлэгч маань эргээд өөрийнхөө хэвийн амьдрал буцаж ордог. Гэтэл орон гэрэн шатаж Икагийн тавилгаар дүүрсэн орон гэр өмч хөрөнгө нь юучгүй байхгүй болжээ. Түүнийг тодорхойлдог байсан өнгөрсөн амьдрал нь үнс нуран болсон. Яг энэ мөчөөс гол дүр маань эр хүн байх сонголтоо эргүүлэн авдаг. Эр хүний хүсэл тэмүүлгүй болгож байгаа зүйл нь яг юу вэ? Эр хүнд өөрийгөө илэрхийлэх болон өөрийнхөө байх орон зай байхгүй байгаа юм. Fight Club кинонд яг үнэндээ бидний өнөөгийн нийгмийн зарим эрчүүдийн аватар хэлбэрийг харуулж байгаа кино. Ялангуяа бидний ажил, амьдрал биднийг дотроос нь өгөө хийж байдаг. Системийн нэг хэсэг болсон орчин үеийн хот суурин завгүй амьдралд оршихын таныг амьдрал тэмцэх бас ямар нэгэн зүйл тэмүүлэх хүсэлгүй болгож байдаг. Нэг хэвэн цутгасан ижил төстэй офисын өрөөнд ажилласаар байгаад бид өөрсдийнхөө flow state-ээрч амьдрч чадахгүй байна. Эсвэргээрээ бидний амьдралын хэмнэл бидний сэтгэл зүрхийг дүүлийн мэдрэмжгүй чимээгүй болгож байдаг. Бидний шазрын зам, бадрангуй хүсэл тэмүүлэл энэ бүгдийг дуугүй болгодог. Дэлхийн ертөнцийг нээж илрүүлж үл мэдэгдэх өөрчлөлтийн эсрэг зоригтой зогсож бэрхшээл бүрийг даван туулахын оронд өөрсдийг нь чимээгүй дотроос нь алж байдаг үзэн яддаг ажлаа хийсээр л байдаг. Бичгийн ширээний ард өрнөх энэхүү ажлын ертөнцийн энгийн хүмүүсийг бүрэн потенциалаараа амьдрахад саад болдог. Энэ их депресстэй амьдралын хэв маягт биднийг илааршуулдаг ганц зүйл бол сошиал сүлжээ юм. Тиндер орж тоглоом тоглож хажуугийн паб орж шар ариг уугаад энэ их олон залуучууд үнэтэй найт клубын гадаа шүнжэнгөө хитэн мөчөө салж унтлаа бүжиглэж хортой архинд илгээд хордуулахын төлөө очирлож зогсож байдаг. Энэ бүх шоудалд Тиндерээс хин нэгэнтэй болцох нь яг л автомат тоглоом шиг. Өөрийнхөө цаг зав мөнгийг хожихын төлөө л тоглож байгаа юм шиг. Хийж байгаа ажил хамт олон гэд өөрийгөө үн цэнтэй гэж мэдэрч байсан бол энэ бүхний аль нь ч бидэнд шаардлагагүй байх байсан. Үүр цайтал утга учиргүй шоу өдөж биологийн хэрэгцээг хангахын тулд хямд хүүхэн үнгүй секс хайхгүй байх байсан. Ямар ч зориг утга учиргүй энэ олон архины найзтай байж тодорхой төлөвлөгөөгүй хэрэггүй уулзалтыг хийхгүй л байх байсан. Тэгээд энэхүү амьдралын хэм маяг нь 7 хоног бүрээр үргэлжилдэг. Учир нь танд тэрхүү амьдралын утга учир хайх эрэлт хэрэгцээ байгаа болохоор. Видео тоглоомд мөнгө өрж порнографт онцсон залуугийн хүмүүст энэхүү амьдралын утга учир олно гэдэг маш л хэцүү байгаа байх. Дараагийн хэдэн жилийн дотор гэхэд ихэнх ажил автомат болж зарим ажлын байр бүр үгүй болж оронд нь робот
ажлыг нь орлох болно. Үүнээс болж эрчүүд өөрсдийнхөө үнц нь хэрэгцээг алга болж байгааг хараад улам их сэтгэлээр унах болно. Эрчүүд сүүлийн жилүүдэд амиа хорлтын төвшингээрээ дээгүүрт орж байгаа. Учир нь эрчүүдийн хувьд аз жаргалтай утга учиртай амьдрах болон нийгэмд хүлээн зөвшөөрөх хэрэгцээгээр дутагдж байгаа юм. Энэхүү эрчүүдийн хямралын нийгмийн асуудлын шийдэл нь яг юу вэ? Үүний хариулт нь зодооны клубт байгаа юм. Өгүүлэгч маань гэртээ очиод өмч хөрөнгө бүх зүйлд нь шатсныг олж хараад тэр хүн болох эхлэлээ тавьдаг. Амьдралаа оронгоор нь өөрчлөх сүүлийн орлогоо хийж Тайлер руу залгаж эхэлдэг. Өмч хөрөнгө өмнө нь хэн байсан тодорхойлолт байхгүй болсон тухай ярьдаг. Юу ч болсон манай хүн Тайлер энэхүү хэрэглэгчийн сэтгэл зүйн нийгэмд ямар хор хөнөөлдөг сануулдаг. Бидний сүргийн нийгэмд байсан анчин зүүн сонг үгүй хийж байгааг сануулдаг. We are byproducts of a lifestyle obsession. Тайлер энэ бүхнийг санаа зовоож байгаа гол асуудал гэж хэлдэг. Дайн гэмт хэрэг ядуурл оддын амьдралын хэм маяг харуулсан сэтгүүл 500 сувгтай ТV, Viagra, Xanax гэх мэт зүйлс. Тайлер энэ бүх тав тухын эрх хүмүүсийн төрлөх шин чанарыг өгөөж байгаа тухай ярьдаг. Эргээд төрлөх шин чанараа олж авахын тулд Тайлер өгүүлэгчийг маань цохихыг санал болгодог. Тэр ямар нэгэн зүйл мэдрэхийг хүссэн. Эрх хүний бахархал энерги гэж ямар болохыг харуулахыг оролдож байгаа юм. Тэгээд тэд нэг нэгнээ цохиж эхэлдэг. Зодолсныхаа дараа тэд Тайлерын гэрт очдог. Гэрн гэж баалгас болсон сонингийн цаасаар цонхыг нь хуудсан зэвтэй уустай хоосон матрас дэвссэн. Энэ бүхэн өгүүлэгчийг маань тав тухад дассан байдлыг үгүй хийх ёстой байлаа. Сар болсны дараа өгүүлэгч маань зурагт үзэхээ байж өмч хөрөнгө юунд шунхаа болж тухгүй байдал дуртай болжээ. Тэрээр илүү өөртөө итгэлтэй бас төрөмгөө болсон. Бусад хүмүүс түүний амьдралын хэв маяг татагдж эхэлдэг. Хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулад хооронд нь зодтолдуулдаг. Хүн бүр өөрсдийнхөө эрх хүн гэдгийг мэдэрч тэрхүү эрч хүчээ гаргахыг хүсэж байлаа. Энэ үйл явц маань улам далайцтай болдог. Энэ бүх эрчүүд арчаагүй сул дорой лүүзер байхаас залхсан учраас тэд хуучин амьдралаа орхиж үл мэдэгдэх нууцлаг газар доорх клуб болох Fight Club нэгддэг. Тэдний өөрсдийнх нь үзэж байгаагаар уламжлалт феминист буруу үзэл бодлыг няцаахын тулд яг энэ үеэр өгүүлэгч маань өөрийгөө анх удаа үн цэнтэй нэгэн гэж харж эхэлдэг. Зодооны клубт байгаа хүн бүр хоорондоо нэгдэж нэгэн гэр бүл болдог. Тэд эгэл жирийн нэг нэгнийхээ ижил хувилбар байхаа болдог. Өөр хувцлаж өөрөөр бие авч байлаа. Тэд өмнөх шиг хүмүүс байхаа болсон. Эр хүний сүр сүлтэнд сэргэж эгэл жирийн нийгмийн нийцлийг хаалж гол дүр маань илүү их хүсэл тэмүүлэлтэй болдог. Секс дур хүсэл нь дээд зэгтээ оргиж офсын өрөөндөө тамхи татаж өөрийнхөө эргэн тойронд байх хүн сүргийг хараад чигшиж эхэлдэг. Учир нь тав тухь 100 цэнгэл түүний нэг хэсэг байхаа болсон. Give up the condo life. Give up all your flaming worldly possessions. Тав тухтай амьдралаа хайж золиослох гэдэг Fight Club-ийн гол ариун сургаал нэм. Зодооны клуб нийтгэхийн тулд чам зодлохоос өөр сонголт үгүй. Шунал болон тав тух гэдэг энэ хоёр зүйлийг устгахын төлөө юм. Учир нь тав тух бол эдгээр эрчүүдийг сул дорой болгож байгаа хүчин зүйл. Хамгийн том тав тух нь манай өгүүлэгчийн 8 цагийн ажил байсан. Үр өгөөжгүй амархан энэхүү офисын амьдралаа салахын тулд Тайлер болон өгүүлэгч хоёр маань савн хийдэг. Яагаад савн гэж вэ? Энэ нь төгсгөлд нь тодорхой болдог. Энэ үеэр харин савн хийхин тулд гоо сайхны эмнэлгийн гаднаас хүний өөхний хаягдл хулгайлдаг. Дараа нь Тайлер өгүүлэгчийн маань гар руу хүчил асгадаг. Ирээдүйн өөрийнхөө төлөө хэр их тав тухай золиос чадахыг харахын тулд Тайлер хэлэхдээ өвдөл болон золиос байхгүй цагт бид хинч биш. Харин чи юучгүй болсон цагтаа бүхнийг хийх эрх чөлөө олддог юм гэдэг. Өгүүлэгчийг маань энэ бүх өвдөл зовлон шаналыг цуу асгаж саармжуулахаас өмнө мэдэрч хүлээн зөвшөөрөхийг хүсдэг. Энэ бүхний дараа тэд цавнга том дэлгүүрүүдэд зарж эхэлдэг. Баян авгаа нарыг өгцгөө угаагаасаа гэсэндээ одоо хол дүр маань тэр чигтээ өөрчлөгдсөн байдаг. Дараа нь ажил дээр босс нь түүний одооны клубын тухай бичсэн ноорог цаасыг принтерээс олсон тухай хэлэхэд тэрээр даргыгаа сүрдүүлж эхэлдэг. First rule of Fight Club is you don't talk about Fight Club. Учир нь тэрээр одоо даргаас айх шаардлагагүй болсон. Тэр амьдралаа гартаа авч түүний харизан боссосоо давсан байлаа. Ганц өгүүлэгч маань жинхэнэ эр хүн болоогүй юм. Түүний эргэн тойронд байгаа хүмүүс нь түүний нөлөөнд автдаг. Эргэн тойрныхан хүмүүс нь өгүүлэгчийг маань биширч эхэлдэг. Боб түүнтэй уулзаад түүний хэр гайхалтай хүн болохыг хэлдэг. Зодооны клуб нь эдгээр эрчүүдийн дотор хараатан сэрэж байгаа нь ойлгомжтой байлаа. Өөрсдийнхөө багтаж ядсан энэ их уур хилэн дургуйцлаа нэг нэгэндээ хуваалцах нь тэдний улс төрийн хувьд нэгдмэл болгодог. Тайлер энэ бүхнийг тодорхойлохдоо бүхэл бүтэн нийгмийн хүмүүс шатхан түгээгүүрэн газар дугаарлаж аяг хоолой ширээн дээр хүлээж ажлын мал болж хинт ширгүү хувцс үнэтэй машины араас гүйж үдсэн яддаг ажиллаа хийж ингэснээр хинт ширгүү хог худалдан авахын тулд гэж юу гэж хэлдэг. Ямар ч зориггүй очих газаргүй эдгээр хэсэг бүлэг хүмүүс өнцөг булан бүрээс ирж өөрсдийн орчин үеийн хангалуун амьдралын тав тухаас татгалзаж өөрсдийн төрлөх өсөглөн дайчин чанарыг олж авах ёстой байлаа. Ингийн тулд тэрээр хүн бүрт даалгавар өгдөг. Танихгүй хүндээ нудраг зөрүүлэх. Энэхүү даалгавар нь өгүүлэгчийг маань ажлаа алдахад хүргэдэг. Бас өөр даалгаврууд ч байлаа. Цахилгаан барааны дэлгүүр дэлбэлж, машинуудыг сүйтгэж хүмүүсийн машин дээр шувууны баасаар нялж байлаа. Киноны энэ хэсэг дээр өгүүлэгч Тайлер хоёр маань өөрсдийнхөө төгс төлөвлөгөөнд хүрэхэд бэлэн байлаа.
За тэгэхээр бодит амьдрал дээр ч гэсэн нэг иймэрхүү гонигтай хүмүүсийг өөр талаас нь харж болно. Эрчүүд өөрийнхөө байх гэх мэт хөдөлгөөнүүд байгаа. Өөрсдийнхөө арчаагүй амьдрал өргөж бусдыг буруутгадаг эрчүүдийг интернетийн комментээр дүрэн харж болно. Эр хүний хямрал болон эрчүүдийн амиа хоолойд нэмэгдэж байгааг өдөртөөр хардаг. Зодооны клубд яригддаг энэхүү асуудал бодит амьдрал дээр ч гэсэн яг адилхан. 20 жил өнгөрсөн ч энэхүү кино одоогийн залуust утга учир үн цэнэ өгсөн хэвээрэл байгаа. Юу энэ бүхнийг энд хүргэж байна вэ? Түүхэнд байгаагүйгээр эрчүүдийн хямралыг ийм өндөр байхыг бид одоо харж байна. Эрчүүдийг сул дорой болгож байгаа хоёр дахь асуудал яригдж байгаа юм. Яг одоо бид нар лүүзрүүдийн 90 үеийг дөнгөж эхний үеийн билээ. Try Guys хэмээх контент хийдэг хэсэг нөхдүүд өөрсдийнхөө тестостероны хэмжээг нэмжүүлжээ. 85-аас 100 насны хөвшин хүмүүсээс 7 дор тестостероны хэмжээ нь бага байжээ. Тэдний бодсон шиг энэ тийм ч хөвгөлтэй зүйл биш юм. Дундаж эр хүний тестостероны хэмжээ 1 децилитрт 1000 нанограмм хэмжээтэй байх ёстой юм байна. Одоо энэ хүмүүс нь 300-аас 700 нанограмм байгаа юм байна. Тэдний ерөнхийдөө ийм хэмжээнд байх нь хэвийн гэж үзжээ. Өнөөгийн нийгэм ийм л байна. 100 настай хүнийх шиг тийм бага тестостеронтой гэсэн үг. Энэ нь яг юунд хүргэх вэ? Яг нь тестостероны хэмжээ бага байх нь сэтгэл готролд хүргэж өвчин даах чадваргүй, өөртөө итгэх итгэлгүй, сексийн дур хүсэлгүй бас амьдрах хүсэл тэмүүлэлгүй болгодог. Үүнийг дагаад эрчүүдийн өвчлөлт нь залуужж байгаа гэсэн үг. Нөгөө талд нь өндөр тестостеронтой эр хүн төрөмгийн, булчингийн масс ихтэй, нүүр хэсгээр сахал үүс ихтэй, өндөр дур хүсэлтэй бас амьдрах хүсэл тэмүүлэл ихтэй байдаг юм. Тийм учраас эрт дээр үед эрчүүд эр хүн шиг л байсан. Тав тохгүй амьдралын хэв маяг хэний ч төсөөлөхгүй олон бэрхшээлүүдтэй нүүр тулдаг байсан. Дайн, эдийн засгийн уналт, ядуурл, өвчин тахал гэх мэт. Александр Македонский ихэд 21 наснда Европын ихэнх хэсгээс ахуулаад Аз хүртэлх газар нутгийг эзлэн авч чадсан байдаг. Өөрсдийнхөө эцэг эхээсээ 20 настайдаа гэр бүлээ яаж авч үр хүүхдээ хямралын үед хэрхэн өсгөж байсныг асуугаад нэг үзээрэй. Уурхаад ажиллаж 8-нд явж бизнесээ хэрхэн эхлүүлж байсныг нэг асуугаад үзээрэй. Одоогийн зарим залуус ноён нуруу биш нуруугаа ахуулсан хүн шиг л утсандаа нүрээ наасан зориггүй нөхдөд зөндөө бий. Эрчүүд эм даавраар дүүрэн түргэн хоолнд онцсон эстрогены даавар их байх нь эр хүнд эмэгтэйлэг зан чанарыг ихэр суулгаж байгаа. Дэд эрч хүчээр дүүрэн биш амьдралын хүсэл тэмүүлэл багтаа төмсгөн жижигэрч хоолоо нарийсан. Учир нь бидний амьдралын хэв маяг орчин нөхцөл болгон бидний тестостероны дааврыг үгүй хийж байгаа. Өнөө үеийн хоолны хэв маяг нь үнэндээ хямд нүүрс ус сахарын агуулмж ихтэй бүтээгдэхүүн. Сэтгэцэд нөлөөлөх алкогол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй. Амьдралын хэв маягаар дүүрэн залуусаар дүүрэн. Пивний гүзээ болон сул дорой байх нь өнөө үеийн энгийн үзэгдэл. Мөхөл бүтэн нэг үе тэр чигээрээ тав тухад живцгээсэн. Энгийн хүн амьд зомби шиг оюун санаа хэрэгтэй эргүй ап, Instagram, Facebook гэд бусдын амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулсан шиг. Спортын сувг, видео тоглоом, сошиал медиа, насан туршидын контент, бас OnlyFans гэх мэт хэрэггүй зүйлс цаг заваа үрж байдаг. Амьдралдаа юу ч хийгээгүй байж хоосон мөрөөдсөн нэгэн. Мэдээж нөгөө саяар олдог мэрэгчлэлтэнгүү чамааг өөрсдийнхээ хэрэглэгч болгохын тулд ажилцгааж байдаг. Сошиал медиаг ашиглаж шиний тархийг угааж, хоол хүнсээр чамааг сул дорой болгож, чам зориулсан бүхий л тав тухыг санал болгодог. Тэрбум долларын хиймэл оюун ухаан, ухаалаг технологи ашиглаж хүсэл тэмүүлэлгүй илжиг шиг хүн болгож чамааг хувиргаж байгаа юм. Анхаарал төвлөрөх чадварыг чинь өгөө хийж төгсөлгүй олон entertainment-аар чамааг бөмбөгдөж байдаг. Тав тух 100 цэнгэл живж өдөр бүр сэрэнгүүтээ утсаа орлож хэмт таашаал допамин эрэлхийлж байдаг. Улс орон даяараа сул дорой өсөр үеийн залуучууд нийгмийн идэвхгүй учраас хүчрэг байхыг хүсдэггүй сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч амьдрцгаадаг. Энэ бүх тав тух 100 цэнгэл сатаарл амьдралыг илүү амархан болгож байгаа юм. Амар хялбар амьдрал эр хүнийг зориг зүрхгүй өчүүхэн амтан болгож хувиргадаг. Тав тух нь бүтээлч байдлыг бас өвөө хийдэг. Тэдэнд илүү их зүйл рүү тэмүүлэх эрч хүч зовлон даах сэтгэлийн тэнхээ байдаггүй. Сайн сайхан амьдрал руу тэмүүлэх will power нь унтарсан байдаг. Өөрийгөө сайжруулж илүү дээр хүн болохыг хүсдэггүй. Сул дорой байдал энгийн хэмжүүр болсон цаг тэднийг өдөрдөж хонин сүрэг болгоход маш амархан байдаг. Энийг хүлээн зөвшөөрснөөр өөртөө тавих цензурээ доошлуулдаг. Эргэн тойронд байгаа бүх хүмүүс хүртэл яг ижил. Эндээс улс үндэстэн доройтон мөгдөг. Харин Fight Club дээр эдгээр эрчүүдийн радикал үзэл харагдаж байгаа юм. Хоорондоо нэгт холбогдсон бөгөөд клубд өнөж байдлаар харагдаг. Клубын гишүүн болохын тулд төсөөлшгүй тавдахгүй замаар явах ёстой. Гэрийнхэн гадаа 3 хоног сахиж хүлээх, хоноглох байр, хоол хүнс усгүйгээр тэднийг зайл хүсгүй байна гэсэн ч хамаагүй. Энэхүү тест нь тэдний сул дорой байдлыг өгөө хийхэд оршиж байгаа юм. Тэдний сэтгэл ханамжийг унтраахын тулд юм. Гишүүн нь болсны дараа эдгээр залуучууд үсээ хусаад ижил хувцсамсад өөрсдийнхөө нэрийг умартах ёстой байдаг. Хэрэглэгчийнхээ сэтгэл зүгээс ангижрах гэсэн. Өөрийнхөө эгийг устгасан цаг нэг групп болж байгаа юм. Эдгээр хүмүүс хүнд хүчээр ажил хийж өдөр болгон өөрсдийнхөө онцгой биш гэдэгт итгэх ёстой. Тэд хувь хүмүүс ч биш. Үр дагавар нь тун удахгүй гарч ирдэг. Дараагаар нь тэдний хийсэн хорлон сүйтгэх ажиллагааг зурагтаар харуулдаг. Зодооны клуб нь сул дорой эрчүүдийг хүчрхэг болгодог сургалт байгаа нэгэнт болжээ. Тэдний эсрэг ажилдаг системийн эсрэг өшөө авах төлөвлөгөө болон хувирдаг. Энэ бүх дарамт улам нэмэгцээр өгүүлэгч Тайлерд Mayhem төсөл болон хорлон сүйтгэх ажиллагааг нь машин дотор явж байхдаа буруу
шалгаж байгаа тухай гардаг. Тайлер өгүүлэгчийн гэрээг сүлгсэн тухай ярьдаг. Шалтгаан нь манай залуу бүхнээ алдснаар тэрээр өнөөдрийн энэ чангаар болсон тухай ярьдаг. Түүнийг жинхэнэ потенциалаараа амьдрахад саад болж байсан ганц зүйл нь түүний тав дахь байсан. Хоосон чанарт оршиж оюун санаагаа чөлөөснийхээ дараа Тайлер машины осолд оруулдаг. Гол дүр маань сэрэнгүүтээ гэрээр нь дүүрэн савн үйлдвэрлэж байгааг бүхэл бүтэн айр мөшөө авахд бэлдэж байхыг хардаг. Тэднийг үн цэнэгүй өрөвдөлтөй болгосон нийгмээс ангижрахын тулд өдөр шөнөгүй ажилчин зөв шиг л ажиллаж байлаа. Галт хэрэг нэгэнт хөдөлсөн цагт түүний хор хохирол нь хор хүнэлтэн юм. Дараагийн даалгавартаа бүтлгүүлсний дараа Боб буудулж тархин задарсан байлаа. Тэдний хийж байгаа бүхэн хэрээс хитэрчээ. Энэ бүх солиорлын шалтгааныг олох гэж гол дүр маань Америк даяар Тайлерыг хайдаг. Эндээс зодооны клубын эцсийн зорилгыг олж хардаг юм. Уус даяар залуучууд нэгдэж эхэлжээ. Тайлерыг хайх явцдаа өөрөө Тайлер болохыг ойлгодог. Тайлер бол түүний хэн байхыг хүссэн тэр дүр юм. Түүнийг энэ олон жил ажлын боол байх явцад түүний дотор нуугдаж байсан нэг хэсэг нь билээ. Тайлер байгаагүй бол тэрээр хизээж өөрийгөө гаргаж ирэхгүй байлаа. Түүний хүсдэг дүр төрхөн юм. Хүрхийг хүссэн тэр зориг юм. Энэ кинонд гарч байгаа үйл явдал бүр түүний өөрийнхөө жинхэнэ эрэгтэйлэг шин чанараа олж байгаа өөрчлөлтүүд нь юм. Энэ бүхнийг ойлгоод Тайлер маань гэртээ буцаж очиад савн биш тэсрэг бөмбөг үйлдвэрж байсныг олж мэддэг юм. Одоо эцсийн зориг болох Мэйхэм төсөл нь тодорхой болжээ. Ингээд Тайлер өөрийнхөө сэтгцийн асуудалтайгаа нүүр тулах хэрэгтэй болдог. Эцэст нь Тайлер сэтгэлээр ундаг учраас түүнд өөрийн гэсэн хинбэ гэсэн тодорхойлт байхгүй болсон. Түүний дотор одоо 2 хүн амьдарч байгаа гэсэн. Киногоо дуусахаас өмнө эрчүүдийн сул дорой байдлыг тодорхойлох 3 дахь шалтгааныг олж харцгаая. Шалтгаан нь систем бидний үнцэнд болон зарчмыг уландаа гიშгсэн. Нийгэм хүнээ үнэлгээ болсон цагт амьдралын чанар дээшгсэн ч бидний ёс суртахууны мөн чанар улам доошлсон юм. Гэр бүлүүд ч нэг нэгнээ хүндлэгээ болж амьдралынхаа эзэн болж эрх чөлөөтэй байхыг утгагүй гэж итгэдэг. Учир нь бид өмчилж болох бүхнээ системд алдсан. Бид хүссэн бүхнээ хийх эрх чөлөө байхгүй. Хүссэн бүхнээ хийж өөрийнхөө байх эрх чөлөө нь хязгаарлагдмал юм. Төлөв даруй нэгэн байж ширүүн байхыг дэмждэггүй. Дээрлхүүлж байсан ч зодуулах ёстой юм шиг өөрийгөө хамгаалахыг буруу зүйл гэж хэлдэг. Бид тэрхүү эрэлхийг дайчин чанараа амьдралд гаргах боломжоор хязгаарлагдсан. Эсвэргээр эр хүн сул дорой байх нь энгийн зүйл бөгөөд лүүзер байхыг нийгэм шаардаж байгаа юм. Энэ бүх уур хилэнгээ сэтгэл дотроо хадгалсан. Өөрийгөө сатааруулахын тулд видео тоглоом тоглож дотоод гутарлаа үгүй хийх гэж зарим нь арх хар тамхинд онцгойдог. Эр хүний үнц нь ёс суртахуун өнгөдөж эхлэхээр эрчүүд нийгэмд өөрийгөө хэрэгцээгүй хүн гэж хардаг. Бидний утга учиртай зоригтой амьдрахад хүргэдэг чухал чанарууд нь тэднээс булаагдсан юм. Ганц бие лүүзер, мөнгөгүй, өмч хөрөнгөгүй, хань ижилчгүй, хүнлэг байхгүй, арчаагүй байх нь энэхүү амьдрал нь энгийн зүйл болцгоосон. Эндээс нийгэм ганхаж байгаа юм. Бид үргэлж амьдралдаа сэтгэл хангалуун бусдаас илүү ихийг хүлээж байдаг. Илүү дээр нэгэн олдно гэж гэр бүлээс салгацгаадаг. Бид дараагийн технологи сүүлийн үеийн утас дараагийн допаминыг мэдрэх гэж энэхүү циклд гаццгаадаг. Бидний хүсэл зорилго бидний шунал хэрэгцээнээс илүү гардаггүй. Мөрөөдөж чадах боловч түүндээ хүрэх зорилго төлөвлөж байхгүй. Бид өөрсдийгөө нийгмээ, улс орноо бас удирдагчид ёс заншил, соёл түүхээ үзэн яддаг. Хэрв та үнцэн үзэл бодолтой үнэнч бол энэ нийгмээ өөрчилж хамгаалахын төлөө бүхнийг хийх байсан. Гэтэл дэлхийн нэг талд Орос, Украины дан, Израиль, Палестины мөргөлдөөн. Эх орон элэг нэгтний хамгаалахын төлөөх цус тэмцэл. Харин нөгөө талд бид эх орон амьдрал эрх чөлөө үнцэн ёс суртахуун зарчмаа худалдахад бэлэн. Мөнгөний төлөө эх орон байтугай сүнсээ худалдахаас ч буцахгүй улс төрчидтэй. Нийгэмд өөрсдийнхөө оролцоог бүрдүүлэхгүй байж нийгмээ өөрчлөгдөхийг харлаганаар хүлээж байдаг идэвхгүй хонин сүрэг шиг ард түмэнтэй. Нэгдмэл хүч болсон цагт ямар ч засгийг буулгаж чадах хүч чадалтай гэдгээ мэдтгүү залуустай. Зодооны клуб нь нийгэмд өгч байгаа маш том сануулга юм. Киноны төгсгөлд Мэйхэм төсөл нь банк санхүү бидний дансны бүртгэл бүгдийг дэлбэлэх зорилготой байсан. Өргүү нийгмийг бүтээснээр хүн бүр бүхнийг тгээс эхлэх боломжтой юм. Нийгмийг дахин шинээр эхлүүлнэ. Хүн бүр л энэ тухай мэдэж байлаа. Цагдаа, зөөгч, тоогооч, жолооч гэд бүгд мэдэж байсан. Хинч системийг хамгаалахыг хүсэхгүй байгаа. Учир нь систем хинт ч ашиггүй болохоор тэдний үнцэн зарчим үзэл бодлыг мохоод байдаг систем. Тэгэхээр тэд бүгдийг нураад шинээр эхлүүлэхийг хүсэх нь ойлгомжтой. Эцэст нь түүний дотор хүн нь түүнийг орхиж оддог. Энэ бүх тав туханд онцсон амьдралын утга учиргүй нийгэм нь өөрөө үр өгөөжөө өгөхгүй байгаа системийг бөөнөрөө нийлж байгаад нурааж хайдаг. Эрчүүд оройтож эхлэхэд нийгэмд оройтож эхэлдэг. Эр хүн чанараа алдаж арх хүүхэн зугаа цэнгэл хоолноос нүдээ өхөөс буцахгүй үнцэн үзэл бодолгүй эрийн хүүх байхаа болсон цагт тэд нийгэмдээ гологдож эхэлдэг. Тиймээс системийг нурааж шинэ эрнийг дахин эхлэх хэрэгтэй.